Энэ том төслүүдийн ард бас маш том эдийн засгийн үр өгөөжүүд явж байгаа гэдгийг бол томьёос ойлгож байгаа. Тийм ч учраас том төслүүдээ 14 мега төслийг бид ард түмэнж харж байна, маш амжилттай бас эхлүүлж байна гэж ингэж харж байна. Тэгэхээр миний асуусан асуултнаас тэр нөгөө 1072 хувьцаагаа 14-15 оны үед юу хизээч үр өгөөж нь мэдэхгүй тийм байх үед нь одоо борлуулсан одоо сая төгрөгийг 3 хуваагаад өгсөн олон ахмадууд одоо сум болгон дээрээс энэ асуудлыг ярьж байгаа. Сайн хувьцаа гэж ингэж нэрлээд худалдаа тавьсан. Одоо тухайн үедээ зардсан чинь өнөөдөр тэр хувьцаа маань 60 мянган төгрөгөөр эхэлж исэн бол өнөөдрийн жилд 350 болж өсчихэд байгаа. Тэгэхээр хувьцаагаа бид эргүүлээд одоо бидэнд боломж олгооч гэдэг зүйлийг ялангуяа ахмадууд бол одоо энэ саяны явсан уулзалт болгон дээр бидэнд ярьж байгаа маа. Тэгэхээр энэ ямар хуу шатанд байх юм бэ гэж асууж байна. За Цэвэгдоржийн Тован сайд хариулах уу? Тийм нөгөө 10 жилийн өмнөх л одоо сайн хувьцаа гэж гарч зарсан. Зарсан нь яг уу, зараагүй нь яг уу, зарц нь одоо буцааж авч болох уу гэдэг их олон хэмжээ асуудал гараад. Өнгөрсөн жил 1 сарын 7-ны улсын их хурлаар энэ асуудал ороод улсын их хурлаар дэмжигдээг унсан л та. За Тован сайд хариултыг. За 2016 онд болсон процесс иргэн болгонд 1072 хувьцаа одоо ноогдож байгаа. Тухайн үед одоо 3 сарын 31-ээс өмнө төрсэн хүүхдүүдгээд энэ дээр тухайн засгийн газраас шийдвэр гаргаад энэ 1072 хувьцааны 300 ширхэг хувьцааг одоо нэрлсэн үнээр нь сайн дурын үндсэн дээр борлуулах юм боломжтой одоо ийм одоо зүйл шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу миний санаж байгаагаар нэг сая 400 гаруй мянган иргэн маань өөрийнхөө 1072 хувьцаанаас 300 ширхэг хувьцааг 300 гаруй ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр 100 мянган төгрөгөөр хувааж 3 хувааж ийм арилцсан асуудал байгаа. Энэ асуудлыг та ярьж байна. Тэгэхээр энэ одоо борлуулсан асуудал бол иргэдээсээ асуугаад сайн дураараа би энэ хувьцаагаа бэлэн мөнгөөр засгийн газартаа зарья гэсэн шийдвэр гаргасан. За энэ асуудал Тован сайд наривчилсан ер нь мэдээлэл цуглуулаа бас засаг дээр яриад тэгээд яах талаараа бас эргээд их хурлд танилцуулах зүйтэй байх. Давхарцсан тоогоор 300 орчим мянган иргэн байгаа шүү. Хувьцаагаа бүтнээр болон хэсэгчил зарсан. Оюутнууд 500 мянгаыг, төрийн албаагчид 300 мянгаыг, зарим ахмадууд 1072-оо бүтнээр нь зарцсан байгаа юм. Тэгэхээр энэ асуудал үндсэндээ яаж шийдэгдэх юм гэдэгт бас эргээд танилцуулах зүйтэй байх. За үлзий хүүгийн шижирэг шүү.